mein Vlog. Herzlich willkommen in ein neues Video. Heute ist Mittwoch, 12.06. Und ich gehe jetzt zur Schule. Oh, mir ist ein bisschen kalt, deswegen sieht meine Hand so hässlich aus. Бичээлээ тавьчихад явж байна. Өндөр би цахилынхаа хоёр хүүхдийг харах ажилтай. Тэгээд сая гэлгүүр орж ийм юм авсан. Тэгээд тэр чалтын мэдчихэд тэгээд теннисний талбайд хүүхдүүдийг харахгүй манай захирал их нэртэйгээ теннис тоглоод найзуудтайгаа теннис тоглоод тэгээд би теннисний талбайд хүүхдүүдийг харна. Нэрс хөдлөд амар хэлсэн. Би одоо нөгөө авсан юм хан дээрээ тогтоох гэж байна. Надад Монголоос авчиж нэг хэдхэн юм зураг одоохондоо байгаа. Тэгийг би шинээр зурнууд угаалгаад тэгээд гоёлгоно. За ингээд өртөө өдөр болсон байна. Тэгээд хичээлдээ явж байна. Тэрүүлэг тавихаа марцсан байна. Тэгээд 6:20 гэж заах вэ. Сэргстрээс цагаас 10 минутын дараа ирсэн л дээ. Гэтэл heute ist Donnerstag. Ich habe vergessen zu weckern. Wecker stellen und aber ich habe nur nach 10 Minuten aufgewacht, wurde warte mal, wie soll ich das sagen? Wann ich muss die aufwachen, hä? Ich wollte eigentlich 20 nach aufstehen, aber ich habe 6:30 aufgewacht. Ja, das war, ja. Сэргийж бодсон цагаас 10 минутын дараа гэж хэлж чадахгүй юм. Манай анги шалгалт өгөөд классный Arbeit бичээд би тэрийг төрөлөө бичиж дууссан гараад ирсэн байна. Wir haben gerade Klassenarbeit geschrieben und ja, habe schon abgegeben. Хичээлээ тараад орж ирээд хальцаа нүрээ угаагаад тэгээд жоохон ядраад байгаа болохоор би 4:45 гэхэд ажил дээр очсон байх хэвээр. Тэгээд 3:45 хүртэл одоо цаг 2:20 болох гэж байна. Тэгээд хальт гэсэн мэдчихэд босоод юм мэдэж амжихгүй явах байх. Ер нь бол явтлаа унтахаар төлөвлөөд одоо юу ах чинь юм мэдчихэд тэгээд хөвтлээ. Сайн дурандаа цагийн ажил хийгээд байгаа юм да. Тэрнээс ч тэгэл цагийн ажил хийхгүйгээр амьдрал болж л байна л да. Гэтэ ингээд цагийн ажил хийх юм бол миний амьдрал илүү болоод байгаа байхгүй юу гэхгүй. Тэгээд цагийн ажилд явах өмнө царид уулзцгаая. Ich habe vergessen, so auf Deutsch reden. Ich habe gedacht, ja, die Untertitel machen auf Deutsch oder auf Mongolisch machen schwer als auf sprechen. Reden. Deswegen, wenn ich irgendwas rede, erst auf Deutsch, dann auf Mongolisch oder erst auf Mongolisch und dann Deutsch. Ich habe gerade von der Schule wieder zu Hause angekommen und ich habe heute Abend meinen Nebenjob um 17 bis 22 und ich esse jetzt ein bisschen was und dann nicht geschlafen, weil ich fühle mich ein bisschen müde. Ja, und ich habe gestern die Dinge gerichtet und da sieht meine Familie, meine Oma und auch, keine Ahnung, was ist das? Warte mal, da ganz oben. Ich meine hier, ich drehe meine Kamera und dann zeige ich euch. Ja, das erste Bild sieht meine Familie und da ist meine Oma und irgendwelche Bild und ich war damals 12 Jahre alt und das ist die letzte Turnier und die erste Turnier in Deutschland und das ist meine kleine Schwester und kleine Bruder, die mein Klassenfreundes und die meinen auch 2 Freundinnen, die 2 kleine und die sind, ich habe die schon vor 2 Jahren ausgesucht, aber ja, ich habe nicht irgendwo hängt, deswegen, ja, hier ist der Fasching und da ist mein momentan derzeitige Klassenmädels, aber guck mal, das ist der falsche Bild
Und hier ist Mary, mein Kirgis-Freundin. Da ist auch von Fasching. Und hier ist Utschne, hier ist Binny, hier ist auch Utschne, da ist Michelle, Julian und auch hier meine kleine Schwester und ich. За ингээд ер нь бол та угаасаа хараад ойлгож байна. Манай гэрийнхэн байна. Миний бүжиглж байгаа хоёр зураг байна. Манай дүү, манай баг дүү том дүү хоёр байна. Тэгээ манай 10 жилийн ангийн найзууд байна. Тэр карнавал арахгүйсэн зураг. Би энэ буруу зураг дарсан байл энэ хөлн угаасаа уул нийлүүлсэн гоё байсан. Тэгээ манай нөгөө Киргиз найз охин яа. Манай үжнээ бинтэрийн хоёр байна. Энд үжнээгийн дахиад нэг зураг байна. Арай жижигнэр. Энэ манай дүү бит хоёр байна. Das war's. Сэрээд нүрээ дахиж онцлаад, үсээ онцлаад одоо ажилдаа гарах гэж байна. Ягаад өөрийнхөө хөрхөн болгосон бэ гэвэл манай найз залуу манай ажил дээр ирнэ. Ирэх хэрэгтэй бүр ажлынхантайгаа ирнэ. Тэгээд униформтойгоо ирнэ гэсэн болохоор би одоо бусдад найз өхнөсний хажууд нэг тийм чин бочка биж болохгүй шүү дээ гэж бодоод тэгээд арита. За гэртээ ороод ирсэн. Оройны хоолыг эзэгч байна. Энэ яатсан бэ? Тэгээд ингээд энэ vlog дуусгая да. Ich habe gerade meinen Feierabend gemacht und ich esse jetzt mein Abendessen. Ja, und ich beende jetzt das Video. Mache ich jetzt nicht fertig und ich habe morgen Arbeit um 6:30 beim Marathon Hochzeitsaжилтаа. Ja, und schönes Woche euch noch oder schönes Wochenende. Ja, und sehen uns im nächsten Video. Тэгээд амралтын өдрүүдэд сайхан өнгөрүүлээрэй, дараагийн бичлэгээр уулзцгаая.